За шинэ 7 оны ирнэ. Тэгээ шинэ влог өнөөдөр эхлүүлээ. Тэгээ өнөөдөр манай аавын тэгээд анхаагийн аавынх нь төрсөн өдөр. Хоёулаа яг нэг өдөр төрсөн. 4 сарын 26-нд. Тэгээ өнөөдөр битгээд гэр бүлэрээ хоол идээд тэмдэглэн. Тэгээд шинэ влогонд тавтамарил. Тэгээ өнөөдөр бит хоёр баха амарч байгаа. Тэгээд одоо би сая жоохон нүрэ будаа янзалчлаа. Тэгээ би гарч торт худалдаж авъя гэж бодсон. Тэгээд торт аваад тэгээд манай аавтай болохоор орой уулзсан. Тэгээд одоо болохоор анхаагийн аавдар очиж гоё торт барьж очиж гэж бодсон. Бид хоёр нүүх гээд эндээсээ ширээ сандалнуудаа өнөөдөр Facebook Marketplace дээр ашиггүй зарчлаа. Тэгээд одоо буудангаа зарах юм уу, эсвэл хүнд өгөх юм уу хэрэгтэй юм байвал эсвэл хаях дутуу байгаа. Тэгээд ер нь бол ингээ бүх юм бэлэн болсон. Тэгээд орой бас угсраад биш угсарснаа буулгаад тэгээд бас авч явах хэрэгтэй зөндөө ажил байгаа. Гэтэ энэ 7 хоног биш дараа 7 хоног нүүн тэгээд юмнуудаа ер нь бол ингээд баглаад эхэлсэн байгаа. Гэтэ нэлээ ингээд хэцүү шигтэй ингээд амар их ажил шаардсан. Жохон юмаа янзалж пак хийх ядаргаатай санагдчих. За бит хоёрын дэвтэд одоо хоёр гэр бүлээрээ уулзаа. Тэгээд ресторан руу гоё явж гин. Тэгээд Эспария гэдэг газар юм байна. Хэрвээ та сонирхож байвал тэг гоё грек хоолны газартай 7 өдрийн ширээ захиалцсан. Бас гоё дулаан байна. Хоёр авын төрсөн өдөр тэмдэглэх гээд хооллохоор явчихнаа. Хоёр аав сонин тохиолдлоор нэг өдөр төрсөн байжээ. Тэ тэмдэглэхэд айгүй амар тэ. Тэр саруул хоёр урд явчих. Амар харин. Хоёроо нашаараа. Аха. Саруулаа нашаараа. Ном уншиж байгаа ш. Үгүй сонио уншиж байгаа юм ш. Хин холоос гарч байна. Шил байхгүй юм ч юм сайн. Тэгээ би баха. Энэ гоё жижигнүүдийн ингээд олныг авах гоё. Энд дөрөв. Яагаад вэ? Some of them inside that. Yeah. Here we have for you more sugar than хоньны махта. Гоё өстөгөө амттай. Махан юм бүдүү. Энэ цэнийг дуусгах юм шиг байна. Я бас ямар хөө. Юу та хоёр дисэрч. Захиалгүй шүү дээ. Төрсөн өдөр чинь энд дэстэй. За сайн манайхаа шинэ блогонд тавтамарил. Гэтэ өөр бичлэгний үргэлжлэл болсон. Тэгээ та хэд харж байгаа миний бэкграунд шал өөр болсон байна. Яг гэвэл бит хоёр хуучин барнасаа нүүгээд тэгээ төр зур манай аав ээжинд амьдарч байгаа. Яг гэвэл Стокгольмд ерөөсө таалагдсан байр олдохгүй. Тэгээд таалагдсан байр олдлоо бит хоёр манай аав ээжинд байж байгаа. Тэгээд дараа нь гоё байранд орё гэж ярьсан байгаа. Тэгээд ямартай бит хоёрын өөрөө ингэж харагдаж байна. Хуучин байсан зурагт маань ормон тэгээд одоо би энэ хувцсныхаа өрөөг дөнгөж сая жоохон янзлаад байж байна. Тэгээ өнөөдөр 6 сарын 11 бит хоёр манай аав ээж нүүж ирээд одоо удахгүй сар болох гэж байна. Тийм болохоор хамгийн ихний та хэд сая үзэн бичлэг бүр баг 2 сарын дараа хийж байгаа бичлэг юм уу? Тэгээд үргэлжлэн ямартай одоо ингэж байна. Ажлаад арчаад усан дороо скин кэр хийгээд тэгээд одоо жоохон юмнуудаа янзлаад байж байна. Маргааш бас ажиллах явахдаа жоохон цүнхээ янзлан, жимнийхаа юмыг авч явна. Манай ажиллаар амар гоё жим байд юм лээ. Бас дутартай тэгээд энд маргааш орё гэж бодсон. Тэгээ би маргааш бас 5 цагаас өсний цаг авцсан. Энэ хараа миний ус би үсээ тарсан байсан шүү дээ. Тэгээд одоо ингэ жоохон уургаж байгаа. Гэтэ миний өсчин болохоор яг миний хүснээр ерөөсөө урт тайраагүй. Окей, богинохон тайраагүй.
Би нөгөө урт тустэйсэн тэгээ би гин тэгээ богинохон болгоё гэдгсэн чинь намайг шууд тэгж богинохон болгож болохгүй жоохон ингээ бодоод тэгээ чи мэдрээ тэгсэн чинь дараа яг хүсвэл би бүр ингээ богинохон болгоод үгээ тэгсэн тэгээд одоо ингээ сүүлийн үед үсээ хараад тахлаар ингээ артлаасаа айгу урт санагдаад харч байна уу артлаас нь ингээ айгу хүстэй санагдаад тэгээ уртлаасаа яг ингэсэн болохоор гайгүй гэхдээ би арай жоохон ингээ богинохон болгоод артлаасаа ч гэсэн жоохон богинохон болгоод тэгээ нэг иймэрхүү дахиад үснээсээ автомобиль жатсан. Тэгээ 100 ч гэсэн амар nice гэж магадгүй. За тэгээ ямар ч влог өөрчлөлээ амар их ажилтай завгүй байлаа. Гэхдээ одооноос эхлээ би бичлэгээ яг ингээд одооноос шиж ер нь л ингээд 7 хоногт би 2 удаа влогнууд оруулаад тэгээд ингээд сүүлийн үед ингээд бацсан бахвай. Өдөр тутамдаа яг адилхан юм хийж байгаа болохоор надаа таадэд үзүүлээд ах ингээд янз бүр юм байхгүй гэж боцны эцэст нь би хүрээд тэгээд зүгээр энгийн байсан ч гэсэн бичлэгнүүдээ ингээд өдөр тутмын юу идэж гин яаж гин юу бодож гин гэсэн юмнуудаа ингээд таадаг ингээд багаар хаваалцаад 7 хоногтоо ч гэсэн 2 удаа бичлэг оруулъя гэж бодсон. Энэ ингээд бахан өлгцэн байгаа. Гэхдээ эндээс бүгдийг нь юусаа өмсдөхгүй зүгээр нэг зарим юмнуудыг хэрэглээ, зарим юмнуудыг юусаа хэрэглэхгүй болохоор хэрэглэхгүй байгаа одоо күртэг мөртөг юмнуудаа ядаж байгаа шивэдэж юусаа ингээд дулаан орохгүй болохоор ингээд одоо энэ күртэг мөртгээ далд хийхлээр бас амар хэцүү. Ерөөсөө далд хийж чадахгүй. Өнөөдөр жишээл ингээд амар нартай өчигдөр амар бороотой хүүтэн өдөр байсан. Сэрүүхэн бүр. Тийм болохоор одоо яах вэ? Ингээд цуцаа юмнууд яалтчгүй ингээд байлгах хэрэгтэй болчоод байгаа. Гэхдээ жоохон цэгцлээд тэгээд чимдам ингээд хоосон чимдам хоосон зогсож ирснаас би чимдам дотроо төр зуртай ямар ч жоохон хэрэглэхгүй өмсөөгүй юмнуудаа хийгээд жоохон цэгцрээ гэж бодож байна. Миний ус маань бас хатчлаа. Тэгээ хатглаарээ анхаачлаас ярьсан усанд орчих. Дуудлаа. За ус маань ямар ч ингэж хатчлаарээ ийм болтон тэгээд надад арай жоо урт санагдаад байгаа нь яг энэ хэсэг ингээд амар илүү санагдаад. Тийм болохоор би нэг иймэрхүү яг энэ хэсгээр ингээд уртаар таараад тэгээ артлаасаа ч гэсэн 7 хоног наасаа цог Готланд явна. Тэгээ ануу өмнө 7 хоног бол энд ирсэн байхгүй. Тэгээ би бичлэг бичлэг влог хийнгээ бодчихсон чинь ингээд зүгтэй байсаар байгаа. Тэгээд ерөөсөө влог ямар ч ингээд бичлэг зураг бараг байхгүй. Буцаа яваад өгсөн. Тэгээд хөдөө аав ээж дээр яж аваа. Тэгээд Стокгольмд хэд хоноод тэгээд буцаа Готланд явсан. Тэгээд Шведийн том арал дээр ажил хийж байгаа суулгачаараа. Тэгээд дараа 7 хоног бабай бит хоёр явах гад. Тэгээд билетээ өнөөдөр авах гад байж гин. Тэгээд Готланд хэд хоноод яг нөгөө нэг Swedish Midsummer болж байгаа болохоор очиж тэмдэглэж үзье гэж бодоо. Тэгээд тэр үед ч гэсэн Стокгольм монголчуудын наадам гэх юм лээ. Тэгээд анхаа ажиллаа хийгээд тэгээд Стокгольмд үлдээд тэгээд би бабай зөвхөн Готланд руу яваад анаа битгүүрөө нэг 3-4 хоног хамтдаа бай гэж бодсон байгаа. Гэтэ энэ нэг юунууд пледнууд бүр амар хурдан дуусчихсан юм лээ яг Midsummer-ийн үеэр. Тэгээд нэг бол амар өглөө ирж яваад шөнө мөн өглөө ирж яваад эсвэл бүр оройны бараг 9 цагаас яваад тэгээд шөнийн 1 цаг 2 цаг 2 цаг гэж очихоор пледнууд гарч ирчлээ. Тэгээд харуулъя. Энэ хараа би массажинд ороод Монгол ихч Астомалан дээр массаж хийх юм лээ. Тэгээд нүүрний гуашаны массаж, тэгээд букал массаж хийдэг. Тэгээд би нурууныхаа бүр ингэ тэр чигтээ нуруунд дээр массаж хийлгээд тэгээд бас ингэ энэ хэсгээр массаж хийлгээд нүүрэн дээр массаж хийлгээд амар гоё ингэ хүндчин нуруунаас нь маань ингэ аваа хийх юм шиг амар гоё болсон. Тэгээд юу яадаг. Миний ингэ хамгийн бүглэрсэн. Миний бодлоор ингээ удаан компьютерээр суухлаар би ингээ нэг суухлаараа бараг хөдөлгөөнгөө ингээ 3-4 цаг ингээ суудаг ингээ тийм тэнэг заяа. Хүмүүс чинь ингээ жоохон завсалгаан хатар аваад босч мосоод ус мосоо хатар уугаад алхаж малхаад агаарт тэр ингээ гарна штэ. Би тэгэхгүй зүгээр ингээ нэг суусан бол ингээ тэр чигтээ анхаарал суучдаг. Тэгээд миний бодлоор би ингээ хамаг бие чангалаад суусан болохоор миний энэ хэсэг бүр тэр чигтээ бүглөрөөд цусны эргэлт амар муу болоод тэгээд толгой маань нэг хэсэг жоохон өвцөн юм шиг лээ. Тэгээд тэр их ч гэсэн надад хэлжсэн ингээд хамаг юм чинь бүр ингээд амар юу болсон байна. Хөршсөн тэгээд гоё lymphatic drainage тэр хийгээд lymphatic drainage хийгээд тэгээ миний нурууны яг одоо ингээд зүүн хэсэг маань амар blocked. Тэгээд
тэгсэн одоо амартай амар гоё тэгээ массажын дөрөнд бол ингээд сартаа нэг удаа орё гэж бодож байгаа. Ew, det var inte bra. Yine koy. Нэг иймэрхүү. Тайж өгч бодож байна. Өмнөх нь зүгээрээс нөө би болохоор ингээд нэг хоёрын хооронд юм боо хэн байгаадсан жоохон ядаргаад санагдаад. Тэгээд өнөөдөр очиод ингээд харуулчлаа. Өнөөдөр зөндөө ажилтай манай юуны S3-ийн body care шинээр гарсан. Тэгээд Instagram дээр бахан юмнууд дотор тавиад TikTok-т бахан юмнууд планератор хийгээд тэг ингэж пост хийсэн. Тэгээ энэ зураг авалтан дээр би бас байсан. Намайг модель болгож ашигласан. Тэгээ бахан behind the scenes иймэрхүү зургууд өндөр оруулаад тэгээ эдэн 7 хоног жоохон тейзерхтер хийсэн. Би таадаг миний зургийг харуулъя. Энэ shaving gel. Хэрвээ та мэдгүй бол S3 тэгээд гоо сайхны бүтээгдэхүүнүүд зардаг. Гэхдээ ийм юунууд зардаг. Ус хусдаг юм зардаг. Кевлийг монголоор гэдэг нь бол ус хусдаг юм зардаг. Тэгээд янз бүрийн өнгөтэй арай жоохон тийм nice vibe-тай. Тэгээд бас нэг юм шинээр гарч ирж байгаа shaving gel, shaving cream. Тэгээд энэ тал нь би. Тэгээд нэмрийн net энэ өдөр ингээ photo shoot хийх гэсэн чи би зүгээр жоохон behind the scenes дээр авах хэрэгтэйсэн баггүй юу. Тэгээд production assistant гэж явдаг. Тэгсэн чинь нэг охин нэг модель нь өвчтөе болоод тэгээд тэр өдрөө ирээгүй. Тэгээ намайг модель болгож ашиглаад тэгээд ийм гоё зургнууд болсон. Наа зөндөө таалагдж байгаа. Ярсан юм бэ? Бата жаахан олцсон юм шиг санагдлаа. Окей, за би хаалтлаа. Одоо оройн ёс болох гэж байна. Тэгээ би энэ бичлэгээ янзлангаараа бичлэгээ янзлаа сууж байна. Тэгээд хажуугаар нь бас бидний нууц подкаст сонсоод байж байна. Утгагүй подкастыг хийхээ болгож байгаа гэдэг чинь. Тэгээд нэг хөрхөн бичлэг оруулчих. Тэгээд би энд хамтдаа үзэнгээрээ сонсонгороо компьютер дээр бичлэг янзлаа. Тэгээд миний ингээд сүүлийн үед ингээд жоохон нуруу өвдөдсөн. Тэгээд би компьютер дээрээ суухдаа ингээд гэртээс нь ч гэсэн хамаагүй юм нэг хөрхөн 50-аар авсан. Тэгээд нийтээс дахиад 300 гаруйнаар авсан. Тэгээд яг ингээд суухлаар яг нүдний ингэж хэсэгт яг одоо ингээд тэнцүү ингээд очиж байгаа болохоор ингэж бүхтэж зохихгүйгээр яг ингээд тэгшин суугаад компьютер дээр ингээд юм хийх боломжтой. Тэгээ хэрвээ таад компьютер дээр удаан суух ч юм уу тэгээ бичлэг янзлалтай гэтрээ бол иймэрхүү юм заавал авах хэрэгтэй юм шиг хэлээ шүү гэж хэлгэн. Тэгээ одоо миний ус маань ингээд жоохон хатаад эхэлж байна. Та ямар санагдаж байна? Нөгөө тэн дээр исэн мэн үү? Би сайн мэдгүй байна. Жоо хуцалтаасаа outfit өмсгөлээр хийж жаад ингээд амар хөвсөж хатаад байгаа. Яг энэ хэсэг нь ингээд бөөгнөрч хатаад. Сэвэтэ амар хөвсөж хатаад байгаа болохоор яг явах ч гэдэг.